асуулт юу гэхээр Монголын залуучдын холбоо нэг хоёр том сэдв дээр судалгаа хийж байгаа маа. Нэгдүгüүрт нь одоо энэ цэргийн хөтөлбөрийн асуудал. Энэ цэргийн хөтөлбөр одоо батлан хамгаалах салбар одоо энэ жил 100 жил явуулж байна. Бид нэр энэ цэргүүд яг өмнөх 100 жилүүд одоо эх орноо хамгаалаад ард иргэдэд 50 байх ажлыг хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Одоо 12 13 дугаар зуунд бол дайн байлдаан сэлэмтэй ном сумтай болж исэн бол 20 дугаар зуунд буута танктай онцлогтой болж исэн. Магадгүй дараагийн дайм болох юм бол ер нь компьютероор цахимаар болох байгаа. Тэгэхээр сүүлийн үед одоо энэ бас цэрэг зодууллаа, бэртлээ, өвлөөгээд асуудлууд гараад байна. Тэгэхээр энэ цэргийн хөтөлбөрийг одоо нэг жил яваад ирэх энэ 365 оны хөтөлбөрийг одоо өөрчлөх тал дээр одоо бид нар одоо санаачлаг гаргахаас судалгаа хийж байгаа. Одоо бусад орнууд ямар хөтөлбөртэй байна. Бас таны хэлсэн тэр нэг эмгтэй цэргийг гэсэн байж болох талаар бид нар судалгаа гаргаж байгаа. Тэгэхээр цэрэгт бол одоо наацх нь хоёр хөршийнхэн болоод англи энэ гурван хэлээс сонгоод англи хэл сурчдаг. Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшдэг, 13-аараа бичдэг, бүр цаашлаад код бичих хэмжээний тийм сургалтууд ордог. За мөн эрүүл мэнд хуулийн анхаарчны ойлголтууд ордог. Тэгэхээр нэг жил яваад ирэхэд хүн бүрэн хөгжөөд ирдэг тийм одоо хөтөлбөрийг одоо бид нэр одоо судлаад байгаа. Энэ дээр ингээд сайхан одоо гоё санаачлаг гаргаад гоё шийдэлтэй ингээд танилцуулаад ингээд явбал та дэмжих үү? За, цэргийн хөтөлбөрийг дэмжинэ. Одоо яг ийм байдлаар л ажиллавал бид нарт их хэрэгтэй болов уу гэж боддог. Оролцооны байгууллагууд маань судалгаагаа хийж, SWOT анализаа хийж. Тэгээд одоо энэ зөвлөлөөр дамжуулаад төрийг лобби гэдвэл нэг буруу биш үү дээ. Нэг өрлөл өөрсдийнхөө одоо байр суурийг илүү итгүүлэн үнэмшүүлж шийдвэр гаргахад нөлөөлнө гэсэн үг. Тийм учраас өнөөдрийн одоо цэргийн хөтөлбөрөөс юугаараа илүү юм бэ? Хэдэн жилийн хугацаанд ямар үр дүн гарах юм бэ гэдгээл та хэд маань одоо оролцооны байгууллага гаргаад тэр ихтэй заавал төгс байх албатай биш. Гэхдээ юутай засгийн газрын хуралдаан дээр ороод ирэхэд сэтэл нь илүү тийм одоо хэмжигдгүй, бодиттой, үр дүнтэй сонсогдохуйц хэмжээний л ийм санал авах хэрэгтэй. Бусдыг нь засгийн газар өөрөө судалж болно. Тэгэхээр яг энэ бол мэдээж яригддаг зүйл. Одоо цэрэгт явдаг хүний амьдралын нэг жил. Тэгэхээр цэргийн хөтөлбөр гэдэг бол өөрөө надад ч гэсэн тийг санагддаг. Үнэхээр тийм хүмүүсийн хүсэг хүлээсэн хөтөлбөр баймар. Цэрэгт явсан бол давуу байдалтай байдаг. Тийм ээ, цэрэгт явсан бол жолооны үнэлэхтэй болцсон байдаг. Цэрэгт явсан бол англи хэлний адаглаад одоо интермедиатээс дээш юм уу эсвэл одоо дундаж шатны тэр түвшний англи хэлний мэдлэгтэй болцсон байдаг. За цэрэгт явсан бол одоо эх орон зүйтэл баримтлал, үндсэн хууль болон бусад одоо гол хуулиудын мэдээлэл сайн болцсон байдаг. Цэрэгт явсан бол магадгүй жишээлбэл цахим хөтөлбөрийн бирждээр тухайн хүн ямар байдлаар ажиллах вэ гэдэг ийм мэргэжлийн сонирхлоо үлдээгээд явсан байдаг. Тэгээд цэрэгт явсан бол давуу байдаг болвол манай одоо иргэд маань өөрөө ингээд цэрэгт сайн дураараа явах тал дээр анхаарал хандуулад явна. За энэ хөтөлбөр маань сайн байх тусам цэргийн одоо орчин өөрөө сайн болно. Иргэдийн оролцоотойгоор ингээд өөрчлөгдөх ийм зүйлүүд болон дэг журамтай болно гэж боддог. Тийм учраас залуучдын холбоо ийм санаачлаг гаргаад залуучдын одоо хөгжлийн зөвлөлийнхэн өөрсдөө одоо ийм санаачлаг гаргаад тэгээд оруулж ирвэл эхлээд одоо жишээл ариун зай сайд дээр ч юм уу батлан хамгаалах яамны сайдад танилцуулаад шаардлагатай бол засгийн газрын хуралдаан дээр шууд орж ирж танилцуулж болно. Энэ эрхийг одоо миний хувьд бол одоо хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд бас та нартын давуу эрхийг би бас олгож байна. Тэгээд ажлын хэсэг байгуулагдаад тэрийг шийдээд явчих байна.